За энэ удаагийн тайлан мэдээлэлд одоо хүний эрхийн тайлан мэдээлэл бол дараагийн хуулиудыг засах хэрэгжилтийг сайжруулахад нэн чухал байдаг. За би үүн дээр нэг асуудлыг онцлох гэсэн. Энэ хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг. Энэ та бүдгийн тайлан дээр ингэж гарсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээлэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдсон 902 хүн ял шийтгүүлсэн, 152 хоригдол хугацаанаас өмнө суллагдсан, 7 хоригдлын өчний улмаас одоо ялаас чөлөөлөгдсөн 7 хоригдлыг улсын дээд шүүхээс цаатгсан гэж. Энэ бол одоо яг үнийг хэлэхэд энэ үнэхээр манай хуулийн тогтолцоо одоо хүний эрхийн мэдрэмжгүй байгаагийн нэг юу. Хууль зүйн сайд энх хоёр байхдаа нэг ийм хэдэн хуулийн өөрчлөлтүүдийг хийсэн та бүхэн сайн мэдж байгаа. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялагч хангах багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар хүүхдийг хүчнэлэх бэлгийн мүлжлэг хүүхдийн 8-ны ялын хугацааг уртсгсан, тэнцэнг байхгүй болгосон, өршөөлгүй болгосон, 20 хугацаанаас өмнө суллахгүй болгосон. За хүчээр бэлгийн харьцаанд орох хэргийг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон. За тэгэхээр энэ нь хэдэн оны одоо энэ 24 онд 2-3 хүнийг одоо өршөөлт хамруулсан гэсэн байна. Тэгэхээр энэ хуультай чинь зөрчилдөд байгаа юм шүү. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт нь бид нар бас энэ хүүхдийн эсрэг үлдэж байгаа нь бэлгийн гэмт хэрэгтэй одоо уйлдуулан бэлгийн гэмт хүүхдийн эсрэг одоо бэлгийн хүчирхийлэл үйлдвэсэн хүмүүсийг бүртгүүлжүүлээд суллагдсны дараа ч гэсэндээ энэ бол Америкт байдаг шүү дээ. Бүртгүүлжүүлээд за эсвэл бүр тэнийг олон нийтэд нийлүүлдэг. Америкт бол миний шууд ингээд одоо шуудангийнхаа хаягийг оруулахад миний эргэн тойронд бэлгийн хүчирхийлэл үлдээд ял эдэлсэн хүмүүс хаана оршин суудаг вэ гэд хаягаа тэрвтэл бүртгүүлсэн байдаг. За олон нийтэд мэдээлдэггүй юмаа гэхэд ядаж хүүхд хамгааллын тогтолцооны ажилтнуудад энүүнийг мэдээлдэг болгоё гэсэн энэ хуулийн хэрэгжилт нь одоо сайд нь байхгүй байгаа улсын хурлын дарга уг нь хүүхдийн асуудал хариуцсан сайд гэсэн сууж юмар байх юм. Одоо тэгээд манай хүний эрхийн үндэсний комиссоос л асуух хэвээр. За хүний эрхийн үндэсний комиссийн маань энэ хуулийн хэрэгжилт юу болсон бэ? За дээрээс нэмээ бид нар бас шүүх байгуулах тухай хууль дээр энхвэр сайд энэ гэрүүлийн шүүхтэй болёо. Гэрүүлийн шүүхийн асуудлыг одоо энэ гэрүүл хүүхдийн шүүхийг одоо Монгол улсад анх удаа байгуулъя 2026 оны 1-р сарын 1-ээс эхэлж ажиллуулна гэсэн энийг бол бид нар маш зөв гэж бодож байгаа. Энэ бол тэгэх юм бол баг одоо анхан шатан дээр давтах дээр ч гэсэн дээр ирэх баг 40% ячааллыг бууруулна. Тусгаалсан хүүхд хамгааллын өрөөтэй, тогтолцоотой үүнд ажилтдаг бид нар ажилтнуудтай болно гэсэн. За энэ энүүний бэлтгэл ажлыг та бүхэн бас харж үзүү. Юу ямар хөө нөхцөл байдалтай байна вэ? Одоо ингээ 25 он дундаа баг орчлоо. За дараагийн асуудал нь хүүхд хамгааллын тухай хуулиар бид нар анх удаа одоо захин орчинд хүүхдийн эрхийг одоо хуульчилсан, хүүхдийн үл хаахалтыг хуульчилсан. За дээрэс нэмээд одоо уг нь бол энэ нэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бид нар процесс дээр хүүхд хамгааллын асуудлыг шинэ хуулиараас нэлээдгүй хуульчилсан. За гэтэл холбогдох журмыг энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, улсын ерөнхий прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл хамтран батлна гэсэн одоо хүртэл батлаагүй байна. Энэ бол ингээл хууль хэрэгждэггүй байгаагийн том тод жишээ. Харин эсвэргээр анхан шатан дээр ажилладаг нийтдээ 833 хүүхэд хүн нийгмийн ажилтнуудаа авах ажил бол хийсэн юм шиг байна. Төсөө үйл нэмэгдүүлсэн юм шиг байна. Ингээ нөгөө хууль батлахаар иргэдийн эрхийг хамгаалах юм нь явахгүй, бүтэц оронтойгоо нэмэх ажил нь төрүүлж яваад байдгийн нэг том жишээ энэ болчиход байгаа юм л да. За дээрэс нэмээд 1 минутаа нэмээд очих хурлын дарга. Дээрэс нэмээд уг нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа одоо гол одоо газар нь 70% нь гэр орондоо асран хамгаалагдаж аюулгүй байдал нь хамгаалах төстэй гэр орондоо байгаад байна. Үүний хойно дандаа л арх согтууруулганда хэрэгэлсэн үедээ голцоо байгаад байна гэд бид уг нь хүүхд хамгааллын хуулийн дээр та хүүхдтэй альд арх согтууруулганда хэрэглээд дараа нь хүүхдийн эрх зөрчигдөх юм бол хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсгэсэн гэд зөрчлийн хуулиар шийдэхээр хуульчилж гисэн. За тэгсэн чинь энэ хууль 9 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхэд ерөөсөө сошиал даяар одоо булган туяа арх уул гэртээ харж болохгүй гэдэг хууль баталчлаа гэж баахан сэвсэн. Одоо гэтэл уг нь бол хүүхдийн эрхийг хамгаалах ёстой байгууллагууд маань орон тондороо төсөвдөрөө санаа зовох биш. Энэ хуулийнхаа хэрэгжилтийг олон нийтэд хүрэхээр санаа зовох ёстой уг нь баймаар байх юм. Тэр нь уг нь бол бид нар гэртээ харж болохгүй гэж юм биш. Гол нь сүүлийн үед одоо ахуйн архитэлт нэмэгдээд тэрүүний араас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүчирхийлэлд өртөж байгаа асуудлууд нэлээдгүй байгаа. Энэ танаа тайлан дээр ч бас дурдгдсан байлээ. Үүнийг үгэн сайжруулахын төлөө ингээд бид нар олон нийтэд мэдээлэл энүүнийг одоо чангадахъя гэсэн харамсалтай нь энүүнийг одоо ингээд бас л хүүхдийн эрхийг хамгаалах ёстой байгууллагууд нь энд бүтцэн ерөөсөө явахгүй байна. За дараагийн асуудал нь бид нар уг нь бас хууль зүйн сайд энх хоёр гэрүүлийн тухай хуулийг өргөн барина гэсэн энэ хууль бас
За асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 9 дугаар микрофон. За булгамтай гишүүний асуултуудтай бол бүгднтэй нь санал нэг байна. Үндсэндээ энэ хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь одоо холбогдох байгууллагуудаас нь бас асуухан зүг баг. Та дөрөв хэллээ хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулга өнгөрсөн оны 1 сард баталсан 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Бидэнд байгаа мэдээлэлээр өнөөдрийн байдлаар хууль зүйн дотоод хэргийн яамд 2 журам бүртгүүлсэн байна. 14 журмаас 2 журам бүртгүүлсэн, 6 стандартаас 2 стандарт батлагдсан ийм мэдээлэл байгаад. Тэр хэрэг нэгж ажиллагаанд одоо хүүхдийг хамгаалах энэ журам маань бас өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Үүнтэй холбоотой хэрэг нэгжлэгний явцад хүүхд хэрэг зөрчигдөх энэ эрсдэл бол байсаар байгаа. За энэ өнгөрсөн онд хүүхдэд оногдуулж хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа бэлгийн хүчирхийлэл үлдэгчид одоо ялыг бол чангатгсан. За дээрэс нь өршөөхгүй байх, магадлалд орохгүй байх энэ нөхцөлийг бол бүрдүүлсэн. За тэгээд бидэнд одоо 2024 онд ирсэн мэдээлэлээр бол нийтдээ шүүхээр ял шийтгүүлсэн болон суллагдсан байдлыг үзэх юм бол хугацаанаас өмнө суллагдсан 5 тохиолдол байна. Өвчний учир ялаас чөлөөлөгдсөн 3 байна. Монгол улсын дээд шүүхээс цагаатгсан 2 байна. Тэгэхээр энэ шалтгааныг бол холбогдох одоо эрх бүхий албан тушаалтнаас нь тодруулах зүг байна. Энэ бол нөгөө Монгол улсын одоо хууль зүйн сайдын одоо гаргасан энэ бодлоготой бол зөрчилж байгаа л асуудал шүү дээ. За энэ гэр бүлийн орчинд гэмт хэрэг ялангуяа хүүхдийн хүчирхийлэл үйлдэж байгаа энэ бол ил байгаа. Ер нь бол бүх талын судалгаагаар бол энэ маш тодорхой болцсон. За түрүүн бас учиргал гишүүн ярьж байна. Ер нь хүн урлна гэдэг чинь өөрөө их нарийн ажил. Бид нэр сургуулаас гадна сургуулийн бус арга хэмжээгээр дамжуулж, гэр бүлээр нь дамжуулж, өөрөөр хэлбэл гэр бүлтэй нь ажиллах энэ ажил маань бас үнэхээр сул байгаад байна. Өнөөдөр хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар маань энэ хүчирхийлэлд байгаа хүүхдийг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлийг илрүүлэх үүрэгтэй. Илрүүлсний үндсэн дээр тухайн гэр бүл, тухайн хүүхдийн нөхцөл байдал таарсан арга хэмжээг төлөвлөж авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ өнөөдөр хийгдэхгүй байгаад. Яагаад хийгдэхгүй байгаад байгаа юм бэ гэж шалтгааныг үзэхээр үнэхээр эргээд төсөвтэй холбогдоод байгаа. Төсөв хангалттай тавигддаг. Өөрөөр хэлбэл бид нэр өнөөдөр хүүхдээс төсөв харамлж байгаа асуудал. Боловсон хүчин, мэрэгсэн боловсон хүчин. Өнөөдөр мэрэгсэн гэр бүлийн асуудлаар мэрэгсэн сэтгэл зүйч ховор байгаа. Хүүхдийн асуудлаар мэрэгсэн сэтгэл зүйч ховор байгаа. За гүйцээж хариулъя. За ажлын хэсэг 11 дугаар микрофон. Нэмж хариулъя. За та бүхний өдрийн мэнд хүргье. Инх болд гишүүн байна. Энэ бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтээр өнгөрсөн хууль батлагдсанаас хойш нэг юм зөрүүтэй ойлголт яваад өөрөөр хэлбэл хууль эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүйгээд үүнтэй холбоотойгоор хугацаанаас өмнө тэнцэн судлах асуудал дээр ийм зөрүүтэй ойлголт гарсантай холбоотойгоор энэ хүмүүс бол суллагдсан байхыг бол үгүйсэхгүй. За ингээ улсын дээд шүүхээс бол 2024 онд бол энэ журмыг бага насны хүүхдэд ор тас хэрэглэхгүй гэдэг ийм шийдвэр гаргаад өнөөдөр бол энэ журмыг огт хэрэглэхгүй байгаа нэг. Хоёрдугаарт нь одоо энэ 20 ангиуд байгаа хүмүүсүүд донд энэ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой маш олон хүн байна. Тэгээ энэ бол удахгүй ингээд явандаа хүссэн өсөөгүй ингээд суллагдана. Тэгэхээр энэ дээр бид нөр тэр тавих хяналтын эрх зүйн зохицуулалтаа маш оновчтой шуурхаа батлахгүй болвол 5-аас одоо нэг 6 жилийн дараа бол За цагаан хүүгийн эдэр батгш шүү. Асуулт асууж үг гэлье.